M+ төлөвлөж байна. Дэлхийн сонгодог зохиолууд аудио төсөл. Монте Кристо гүн 2 дугаар дэвтэр. Зохиолч Александр Дюма. Орос хэлнээс орчуулсан Даш. Франц ихтэн тулган засварласан Пүрбаатар. Зохиолыг уншсан Дархан Сүх. Гурав дугаар бүлэг. 1. Альбрийн зочид. Де Морсербейс бүр Ром хотод байхдаа Монте Кристо гүнтэй уулзахаар болдсон Элдер гудамж дэх байшинд 5 дугаар сарын 21-ний өглөө зочноо нэр төртөөгөөр хүлээн авах бэлтгэл хийж байв. Альбер том хашааны булан дах албаны байшингийн өөдөөс харсан жигүүрийн байшинд суудаг ажээ. Энэ байшингийн зөвхөн 2 цонх нь гудамж руу харж, 3 нь хашаа руу, бусад 2 нь цэцэрлэгөөд харжээ. Хашаа цэцэрлэг хоёрын хооронд гүн ба гүнгийн авгаа Де Морсерийн суудаг Наполеоны үеийн үзэмж муухан маягаар барьсан байшин байна. Эзэмшил газрын өргөний хэрээр гудамжны дагуу хашаа байх бөгөөд түүнийхээ дээгүүр савта цэцэг тавьж, дунд нь алдагдсан жаднуудаар хийсэн том гол хаалга байна. Хаалгачийн байшингийн дэрэгдэх явган хаалга нь үйлчлэгчид зарцнаар болон эздийн байшингаас явганаар гарч орж ирэхэд зориулжээ. Альберт тусгай байшин гаргаж өгсөн нь хүүгээсээ холдох дургүй мөртөө өдийн насны залуу хүн дүүрэн чөлөөтэй байхыг хүсдэг болохыг мэдэх их хүний энхрийлэл алсын хараатай сэтгэлийг харуулна. Нөгөө талаас баян эцэг эхийн дур зоргоороо цэнгэн амьдрах дуртай тийм хөвгүүдийн бие бодсон байдал тодхон харагдана. Альбер гудамж руу харсан цонхороо гадаад ертөнцийг харж байж болно. Ер нь залуу хүмүүст нүднийх нь өмнө сайхан хүүхнүүд харагдаж байх нь чухал байдаг шүү дээ. Тэгээд хэрвээ нэлээд гүнзгий судлах хэрэг тохиолдвол Альбер өвдний манаачийн байшингийн дэрэгдэх явган хаалгатай адилхан үдээр гарч болох байв. Энэ хаалгыг байшин барьсан өдрөөс хойш мартаж орхисон мэт үл ажиглагдам тоос широо дарсан байдалтай харагдана. Гэвч цоож цуургын нямбайлан тосолсон байх нь энэ хаалгыг байн байн нууцаар хэрэгэлдгийг гэрчлэнэ. Энэ нууц хаалга бусад 2 хаалгатай өрсөлдөн манаачийн сэрэмжтэй нүднээс далдуур 1001 шөнийн үлгэрийн агуу шиг Али Бабагийн шидэд сезам шиг ээлдэг урхан дуугаар хэлсэн 2-3хан нууцад өгч юм уу? Эсвэл орчлон дээрх хамгийн нарийнхан хуруугаар учиртайхан тогшоход сэм онгойж түүнийг элэг барина. Энэ хаалганаас эхэлсэн уудам хөндөй гудмын эцсийн баруун талд нь Альберийн хоолны өрөө цонх нь хашаа руу харж байна. Зүүн талд нь цэцэрлэг рүү харсан цонхтой зочдын өрөө нь байна. Ширэнгэ бут ороогч ургамал цонхны өмнөр дэвүүр мэт унжиж гаднаас шагааж болох боломжтой доод давхрын энэ 2 тасалгаа доторх зүйлийг бусдын нүднээс халахлана. 2 дугаар давхарт мөн ийм 2 тасалгаа байх ба 3 дахь нь гудмын дээд талд байна. Энд зочдын өрөө, унтах тасалгаа, эмэгтэйчүүдийн зочны өрөө байна. Доод давхрын зочдын өрөө нь Алжирийн буудантай өрөө шиг бөгөөд тамхи татдаг хүмүүст зориулагджээ. 2 дугаар давхар дахь эмэгтэйчүүдийн зочны өрөө нь унтах өрөөтэйгөө холбоотой бөгөөд хажуугийн хаалга шат руу шууд гарна. Ер нь болгоомжлох бүх арга хэмжээг урьдаас авсан ажээ. 3 дугаар давхар нь тэр чигээрээ зураач ягч биш, ганган дэгжин эрийн ч бус буруу номтны дуган гэлтэй том танхим байлаа. Тэнд Альберийн янз бүрийн гайхамшгүүд бие дээрээ овооролдон холилдон байна. Анчны үлээдэг эвэр, ахмад хийл, лэмб гэдэл бүхэл бүтэн найрал хөгжмийн зэмсэг байх бөгөөд энэ нь Альбер нэгэн үед хөгжим сонирхож байсныг гэрчлэнэ. Зургийн 50 хөл, нийлүүр, хатсан будаг байх нь өнөөх хөгжимчин маань удалгүй уран зураг сонирхох болсныг үзүүлнэ.
Эцэст нь туйл зуурчаад нудраган зодооны бэйли, элдв сэлэн ба олон янзын мун байлаа. Бидний өгүүлж байгаа тэр үеийн язгууртан залуучуудын заншлыг даган Альбер де Морсер хөгжим уран зургаар оролдохоосоо илүү дээдсийн хүрээлэнгийнхний хүмүүжлийн дээд болох сэлэм эргүүлэх, нудраган зодоон ба мун хэрэглэж чадах урлагаар ихэд шаргуу оролдож байжээ. Энэ тасалгаанд Гризье, Кукс ба Шарли Буше нарын оролддог асан бүхэл төрлийн биеийн тамирын хэрэглэл байв. Тасалгааны бусад хэсэгт нь Хятадын Шаазан эдлэл, Японы Варсав, Лука дель Робиагийн Паланта эдлэл, Бернер де Палисийн тавгнууд өрсөн Францискийн үеийн хуучин шүүгээ, 3 дугаар Генрих, эсвэл Сюли, 13 дугаар Людовик ч юм уу, Ришележ сууж байсан байж магадгүй гэмээр түшлэгтэй сандал байв. Эдгээрийн 2 дээр нь хааны титэмтэй хөх дэвсгэр дээр Францын 3 сараан цэцэгтэй сүлд байхыг үзвэл Луврын сан ч юм уу үгүйтэл аль нэгэн хааны ордноос гарч ирсэн бололтой. Эдгээр төвхөн бараан сандлууд дээр Персийн хурц нарны гэрэл шингэсэн буюу Калкутын болон Чандернагорын хүүхнүүдийн гараас гарсан байж таарах олон өнгийн нэхмэл эд хамаа намаагүй хөсөр хэвтэн. Нэхмэл эд ямар хэрэгтэй энд байгааг хэн ч мэдэхгүй. Эдгээр торгонууд эзнэн ч хэлж мэдэхгүй үүргээ хүлээн тасалгааг өөрийн алдлаг өнгөөр гээгүүлэн байлаа. Хамгийн ил харагдах үйц байранд Ройлер ба Бланшин хийсэн ягаан модон төгөлдөр хуур хэмжээгээрээ жижигхэн зочдын өрөөнд тохирох боловч цаад гүнээсээ Бетховен, Вебер, Моцарт, Гайден, Гретер, Порпоро нарын сонгодог хөгжмүүдийн бүхэл бүтэн найрал хөгжмийг багтаан уянгалсан аялгау гаргана. Хаана хаалга тааз ер нь эн тэндгүй сэлэм чинжаал хутга мун сүх алдтаж хээ уулз гаргасан хар чийтэй хуйг дуулга хатаамал өвс шороо шавар хошууга ангааж улбар өнгөт далавчаа нисэж угаа юм шиг тэлсэн шууны чихмэл зэрэг зүйл байлаа. Энэ бол Альберийн дуртай тасалгаана гэдгийг хэлэх юм. Харин болзоо хийсэн өдрөө Альбер өглөөнийхэн хувцсыг өмсөөд доод давхрын зочдын жижиг өрөөнд сууж байв. Өргөн буудантай өмнөх ширээн дээр Петербургийн шар тамхинаас Синаийн хар тамхи хүртэл Мэриленд, Порто-Рико, Латаки гэх мэтийн сайн чанарын тамхиг Голландын Паланта Шаазан савнуудад хийж тавьжээ. Эдгээрийн дэргэд сайхан үнэртэй модоор хийсэн хайрцаг дотор Пурес, Регал, Гаван, Манил зэрэг оромол навчин тамхиг урт богн сайн муугаар нь ялган тавьжээ. Эцэст нь онгорхой шүүгэн дотор Герман ганс, алт шүрээр гойж чимсэн, урт хүзүүтэй хов саруултай могоо шиг мошгирсан усан ганс зэрэг тамхичдын дурыг татан байна. Өглөөний сайн зоог зоглож, аяга сайхан кофе уусны дараа манарсан утаа өөдөнд сагиргалуулан байгуулж суух дуртай орчин үеийнхэн тамхичдад зориулсан энэ хамаа намаагүй тавьсан зүйлээ Альбер өөрөө эрхлэн зохион байгуулжээ. 10 цагт 15 минут дутуу байхад гэрийн хя орж ирэв. Энэ бол зөвхөн англи хэлээр л ярьдаг 15 настай зарц Жоныг эс тооцвол Морсерийн ганц зарц нь болоо. Жирийн өдрүүдэд эцэг эхийнх нь тогооч, баяр ёслолын үеэр эцгийнх нь зарц Альберийн мэдэлд эрдэг нь мэдээж. Хяг Жерменген энэ хүн залуу эзнийхээ бүрэн итгэлийг хүлээжээ. Орж ирээд бөөн сонин ширээн дээр тавьж баглаата загтал Альберт өгөв. Альбер тэдгэрийг хайхрамжгүйхэн хараад цэвэрхэн үсгээр хаягалсан зузаан 2 дугтуг авч задлаад нэлээд анхааралтай уншив. Энэ 2 загтал яаж ирэв гэж асуув. Нэг нь шуудангаар, нөгөөх нь Данглер авгаан хя авчирч өгсөн. Данглер авгаан ложда өрсөн урилгыг хүлээ авлаа гэдгийг хэлвэл. Байц. Дараа нь Роза дээр оч. Намайг дүүр тараад очно гэж хэл. Тэгэд 6 шил шилдэг сайн дарс, Киприйн Херес, Малаги, бас нэг цав Остендийн хавч аваачиж тавь. Харин хавчийг Борелиас аваарай. Тэгтээ надад авч байгаа юм гэдгийг хэлэхээ битгий мартаарай. Хэдэн цагт өглөөний зоог барих вэ? Одоо хэдэн цаг болж байна? 10 цагт 15 минут дутуу байна. Яг 10 цаг хагас даруулаарай. Дебрэ ямар угаа ярьж магадгүй те. Түүнээс гадна би гүнд 5 дугаар сарын 21-ний 10 цаг хагаст гэж болзоо тавьсан. Хэдийгээр амлсан үгэнд нь төдийлөх найдахгүй байгаа боловч хэлсэнтэй хүрдэг байхыг хүсэж байна. Ингэхэд гүн ахаа болсон болов мэдээгүй үз. Хэрвээ эрхэм байст хэрэгтэй бол би очиж үзээд ирье. Тэг ликер дарстаа савын гуугаад ир. Минийх дундуурхан болчихож.
Бас намайг 3 цагт очиж нэгэн эрхэмсэг хүнийг танилцуулах зөвшөөрөл аваад ир. Альбер хяга гараад явжхдаа зэрэг зөөлөн сандал дээрээ лагхийн суугаад сониноо дэлгэж театрын зарлал харж бүжгэн жүжиг биш дүүр гарахын мэдээд өөрт нь ярьж байсан шүдэнд хэрэглэх шин аргыг дими баахан ирснэ. Парисын нэртэй 3 сониныг цувуулан хаяад уртаар ившээлгэн аман дотроо. Сонинууд өдрөөс өдөрт улмал уйтгартай болоод байх юм гэж бовтнав. Энэ үед хаалган дээр хөнгөн тэрэг ирж зогсон Люсиан Дебрэ ирлээ гэж хя мэдэгдэв. Шаргал үстэй, цайвар царайтай, борнууд нь ихэд бие тоосон байдалтай, уруула эхэмсгэр жимээж, алтан товчтой хөх фрак өмсөж, цагаан зангаа зүүж, нарийн торгон оосроор ганц нүдний шил оосрлон зүүж, түүнийг зөвхнийхон булчингийн хүчээр баруун нүдэндээ хаяа тогтоож чаддаг ийм нэгэн залуу хүн албархуу байдалтай, инээмсэглэгчгүй орж ирэв. Сайн байна уу, Люсиан? Гэж Альбер хэлээд. Та ер нь намайг өөрийнхөө цаг баримтлагдаг нямбаагаараа айлгах юм? Би таныг хамгийн сүүлд ирэх байх гэж бодож байсан чинь харин 10-5 минут дутуу байхад хүрээд ирж. Өглөөний зоогийг 10 цаг хагас тэгж захиалсан байдаг. Дог хэрэгэ? Танаа яам чин татан буулгагдсан юм биш үсттэй? Гэлээ. Тэгэхэд орж ирсэн залуу буудан дээр суугаад үгүй ээ найз минь. Зовх юмгүй. Бид цаг үргэлж дэнжигнэж байх боловч хизээж татан богдохгүй. Тэгээд чи хагас арал дээр хэрэг явдал манай байдлыг бэхжүүлж угааг хэлэлтгүйгээр бид бүр солигдчихгүй улс болж байна гэж бодоход хүрээд байна. Хэмээн хэлв. Тийм. Та нар Дон Карлосыг Испаниас хөөж угаал да? Тийм юм байхгүй. Бүү андуур. Бид түүнийг наад тал руу явуулж Бууржид хааны зочлолыг хүлээж ав гэж байгаа. Бууржид аа? Тийм ээ. Ямар ч гомдлох юмгүй чөтгөр ав. Буурж гэдэг чинь 7 дугаар Карлийн нийслэл хот. Яалаа гинэ. Та үнийг мэдэхгүй байсан юм уу? Өчигдрөөс хойш үнийг Парис даяараа мэдэх болсон. Харин уржигдраас эхлэн Биржид мэдэгдсэн юм. Данглар их мөнгөнд тоглож саяг хоцсон. Энэ хүн болж байгаа шин сонин зүйл бүхнийг яаж бидэнтэй зэрэг мэдчихээд байгааг би ойлгохгүй байна. Та чинь шин тууцтай болчихсон байх шив. Урд нь харагдаагүй цэнхэр тууз байх чинь. Тийм ээ. 3 дугаар Карли одон ирүүлсэн байна. Гэж Дебрэ хайхрамжгүй хариулав. Бидгийн хайнга байдал үзүүлэх гэж оролдоод бай. Одон хүлээж авахд сайхан байна гэдгээ зүгээр л хэлж. Нуулгүй хэлэхэд сайхан байна. Гоё чимэгт нэмэр болж товчлсон фрактер одон зүгээд явхад их зохиж байна. Гоё юм. Тэгэд Уэльсийн хаан хүү эсвэл Рихштадын бэлтэй адилхан болно доо гэж Альбер инээмсэглэн хэлв. Би танад иймэрт ирсний учир энэ л юм да эрхэм минь. Өөрөөр хэлбэл 3 дугаар Карли одон хүлээж аваад энэ сайхан мэдээг надад хэлэх гэж бодсон юм биз дээ? Үгүй дээ. Тийм учраас ирсэн юм биш. Би дипломат бичиг загтал явуулах гэж шүнжэнгөө суулаа. Тэгээд үүрээр гэртээ хурч ирээд унтах гэсэн чинь толгой өвдөд байхаар нь гадуур салхинд явъя гэж шийдлээ. Булооны ойд явж байтал гэзжүүлсэж уйтгартаа санагдав. Би бидээ харш энэ хоёр сэрэл нэгэн зэрэг тохиолдох нь маш ховор байдаг боловч энэ удаа Карлийн бүгд найрамдагчдын холбоо шиг юм болж миний эсрэг нэгджээ. Тэгтэл өнөө өглөө танад найрлна гэдгээ гинт санаад яваад ирлээ. Би өлсөж байна. Хоолунд өгөөч. Үүдэж байна. Зугаацуулаач. Энэ бол эзэн хүн миний үүрэг, хайрт нөхөр минь гэж Альбер хэлээд хонх тарж хягаа дуудаж. Жермен, чи нэг хундаг дарс. Бисквит бовтой хамт аваад ир. Одоохондоо Люсиан та тамхи татаж бай. Хил сэм давуулдаг 8-ны юм шүү. Та үнээс татаж үзээд сайн санаад иргэд бидний татаж угаа самрын модны навчны оронд ийм тамхи авчирч худалдаж байвал зүгээр юм гэж сайдтай хэлээрэ гэлээ. Энэ зур Люсиан алтан бариултай таягаараа дэлгэтэй байсан сонин өлгөн хайж байв. Энд чинь тийм биш л дээ. Та нар энэ тамхиг хил сэм давуулж 8 алхахыг болж хорл хэрэглэхээс татгалзан үүн шиг муухай юм гэж байхгүй болчихно. Харин энэ хэрэг бол дотоод яамд хамаагүй. Сангийн яамд хамаарагдах ажил шүү дээ. Шууд биш татврын хэрэг эрхэлсэн ноён юманд хэлэх хэрэгтэй. Гудмын 26 дугаар хаалганд бий. Та юмны учир их мэдэх хүн юм гэж Альбер хэлээд тамхи аваач гэлээ. Люсиан Манилийн оромол навчин тамхи алтан суурьтай лаанаас асаагаад бууданг налдсав. Та бас хийх юмгүй жаргалтай хүн юм. Үүнийг мэддэггүй бах та гэж Люсиан хэлв.
Эрхэм Вант улсын амгалан тайвныг сахиулагч огт хийх юмгүй байсан бол яах байсан бэ? Гэж Морсер баг зэрэг яжлан хэлээд та Европын их улс төрийн бодлогоос эхлээд Парисын өчүүхэн жижиг бодлоонуудыг хүртэл хамарсан сайдын гарын нарийн бичгийн дарга шүү дээ. Та хаадыг хамгаална. Бас хатан хаадыг хамгаалах нь бүрж таатай. Юмыг тогтоон баталж, сонгуул удирдах, өөрийнхөө тасалгаа дотор үзэг цахилгаан мэдээний тусламжтайгаар Наполеоны сэлэм, ялалтаараа дайны талбар дээр олж чадсан юмнаас илүү их юмд хүрнэ. Та цалин пүнлүүнээсээ гадна жилд 25 мянган ливрийн орлоготой. Бас Шаторино 400 луйдэр өгсөн боловч түнд өгөөгүй морьтой хүн. Танд нэг ч өмдий чинь эвддэггүй сайхан үйлчилдэг сайван бий. Опера театр, жокей клуб, варете театр байхад та уйдлаа гинэ. За яхав. Тэгвэл би таныг зугаацуулъя. Гэлээ. Юугаар тэрв? Шин танилаарай. Эрэгтэй хүн үү, эмэгтэй хүн үү? Эрэгтэй хүн. Тэртээ тэргүй би олныг тань шүү дээ. Үгүй та тийм хүн танихгүй бах. Тэр чинь хаанаас гараад ирсэн хүн бэ? Тэнгэрийн хаяанаас ирсэн хүн үү? Тэрнээс ч холоос байж магадгүй. Чөтгөр ав. Үгүй тэр чинь танд өглөөний зоог авч ирэх юм биш үү? Үгүй энэ талаар сэтгэл бүү зов. Өглөөний зов шиг энэ байшинд хийж байгаа. Та ер нь өлсчихсэн байна да. Тийм ээ. Хэдийгээр ичмээр боловч хүлээхээс өөр аргагүй. Би өчигдөр ноён Вилфорийн хоол идсэн. Харин та энэ шүүхийнх нь дандаа муу хоололдгийг ажиглаагүй гэж юу? Сэтгэл нь төвчдгүй юм гэж бодмоор шүү. Хүний хоолыг муу хэлээд л байх юм. Харин танаа сайдынх яаж хоолддог вдэ? Бид өгүүдэл тогтой томоотой хүмүүсийг өрдөг. Хэрвээ бидний төлөө саналаа өгдөг сайн санаат борчуудыг зочлох хэрэггүй байсансан бол гэрте хоол идэхийг үхлээс илүүд үзэж айх байсан билээ. Тэгвэл нэг хундаг хээрээ сууж бисквит боовид. Дуртаяа идэ. Танаа Испанд арс тун сайхан юм. Бид энэ оронд инх тайвныг тогтоосон нь хичнээн зүв байгааг та харж байгаа үсттэй. Тийм ээ. Дон Карлос яах вэ? Яах вэ? Дон Карлос бордоо ууж илвэг. 10 жилийн дараа түүний хүүг бяцхан хатан хантай гэрлүүлнэ. Та хэрвээ тэр үед алба хааж байвал алтан ноос одонгоор шагнуулна да. Альбер, та өнөөдөр намайг хоосон яриагаар хооллох гэсэн юм шив. Энэ бол ходоодыг юунаас ч илүү зугаацуулдаг юм шив. Байзнараа бошааны дуу гарч байх шив. Та түүнтэй маргалдан зугаагаа гаргана үз. Юун тухай маргах хэрэгв? Сонинд бичиж байгаа зүйлийн тухай маргахгүй юу? Би сонин уншдаг гэж юу? Гэж Люсиан жигссэн байртай хэлв. Тийм тусмал маргах үндэс их байна. Эрхэм бошаан ирлээ гэж хяа мэдэгдэв. Ороор аимшигт үзэг минь гэж Альбер хэлээд шинэ орж ирсэн зочныг угтан очиж Дебрэ таны өгүүллүүдийг уншдаггүй боловч таныг төвчж чаддаггүй гэж байна гэлээ. Түүний хэлдэг маш зөв. Би ч бас түүний юу хийж суудгийг мэдэхгүй боловч зүвхэж байдаг юм. Сайн байна уу дарга минь? Та бас туулж хаяа. Гэж сайдын нарийн бичгийн дарга инээмсэглэн хэлээд сэтгүүлчийн гарыг атгав. Мэдхээр барах. Улсууд энэ тухай юу гэж ярьж байна? Ямар улсууд? Христосын төрж мэндэлснээс хойш 1838 онд тийм улсууд олоон бий. Гол хүнийх нь нэг та болдог шөөмжлөгч улс төрийнхний дунд. Энэ бол зүй ёсны хэрэг. Тэгэд ч баг зэрэг цэнхрийг ургуулахын тулд хөрөлцөхүйц хэмжээний ухааныг суулгаж байгаа юм байна гэж ярьцгааж байна. Дог хэлжээ гэж Люсиан хэлээд хүндэт бошаан та ягаад манайх биш юм? Ийм ухаантай хүн 3-4 жилийн дотор өндөр тушаалд гарна да. Би таны зөвлөгөөг дагахад ганцхан юм л хагас жилч болов тогтож чадах яам бий болохыг л хүлээгээд байна. Одоо хэлэх нэг үг байна. Альбер, хөөрхий Люсианыг амрах хэрэгтэй. Бид өглөөний зоог идэхүү аль эсвэл өдрийг хийгүү. Би танхим руу явах хэрэгтэй. Манай ажилд бүх юм сайхнаараа байдгүйг харж байгаа үстэй. Бид өглөөний зоог иднэ. Харин одоо 2 хүн хүлээж байна. Тэднийг ирэхээр л ширээнд сууцгаана. Та чухам хэнийг хүлээж байгаа юм? Гэж бошаан асуухад Альбер нэг нь язгууртан, нөгөөх нь дипломат гэж хариулав. За тэгвэл язгууртны 2 цаг, дипломатыг түүнээс ч удаан хүлээх хэрэг болох нэ. Би сүүлчийн хөнгөн цайн дээр л ирье. Надад Жимс кофе тамхи тавьж байгаарай. Одоо очиод танхимд хоол идчихье. Болдоо бошаан. Язгууртны Монмаранси
Дипломатын Меттерних гэдэг ч байлаа гэсэн ялгаагүй 10 цаг хагас тоолоо идэхээр ширээнд суuna. Харин одоохондоо Дебрегийн үлгэрээр хээрээс сууж бисквит зооглогдсон. За яах вэ? Би үлдээ. Өнөөдөр заавал зугаацмаар санагдаад байна. Та яг л Дебре шиг боллоо. Яаман гутарч гунхарч ирэхэд эсрэг тал нь хөгжилтэй байх ёстой байх гэж бодож байна. Тийм ээ. Гэсэн ч та надад юу заналт хийлж байгааг мэдэхгүй байна. Өнөөдөр бид депутатуудын танхимд Данглерийн үг хэлхийг сонсно. Харин оройн Францын тайжийн эмгэнэлт жүжигийг эхнэртэй нь хамт үзнэ. Чөтгөр ав. Үндсэн хуулийн байгуулалт ч гэж дээ. Бид сонгож болох байсан гэж улс ярьцгаах юм. Бид яаж Данглерийг сонгочих юм? Та хөгжилтэй байх хэрэгтэй болсныг би ойлгож байна. Данглерийн хэлэх үгийг хайхрахгүй бүү байгаарай. Тэр таны төлөө санал өгч байгаа. Тэгээд ч бас сөрөг талын хүн шүү дээ гэж Дебре хэлв. Харин хамаг гайл тэнд байгаа юм. Та нар тэрнийг Люксембургийн ордонд донгосуулахаар явуулахыг л би тэсэн ядан хүлээж байна. Тэгвэл би нэг чөлөөтэй болно доо. Испанд ажил хэрэг тохинсон байна гэдг нь шууд харагдаж байна гэж Альбер Бошант хэлээд та бас өнөөдөр их эмзэг ёжтой байна. Парисын дээдсийн хүрээлэн намайг Данглерийн охин Эженитэй хорим хийх гэж байгааг ярьж байгааг санаарай. Хожим надад Бэйста миний охиндоо 2 саяын энж өгсөн байгааг мэдэн шүү дээ гэж хэлэх хүний уран цэцэг үгийг шоолж дарамжлахыг миний сэтгэл төвдөхгүй байна шүү гэлээ. Энэ хорим болохгүй гэж Бошан түүний яриаг таслан Ван түүнийг түшээгүн болгож болно. Таажаарч шагнаж мэднэ. Тэгвэл инглигээд сурвалжит язгууртан болохгүй шүү дээ. Тэгэхэд Морсер гүн бол өчүүхэн 2 саяын холбоог зөвшөөрнө гэхэд дэндүү томдох язгууртан хүн. Бэйстэ Морсер бол зөвхөн л сурвалжит хүнтэй сууж болно гэлээ. Нүгвэ 2 сая гэдэг чинь муугүй хэрэг шүү гэж Морсер зөрөв. Энэ бол ямар нэгэн театр эсвэл ургамлын цэцэрлэгээс рапе хүртэлх төмөр замын салбарын хувь нийлүүлсэн хөрөнгө шүү дээ. Морсер та түүний үгэнд буур. Сууж л орхи гэж Дебре залхуун хүрсэн байдалтай дуугараад та мөнгөний удтай ураг төрлийн барилдаатай болно шүү дээ. Энэ нь танд хамаагүй юм шүү. Тэр уд нь нэг сүл дээр баг боловч нэг тэгээр илүү байх болно. Танаас сүлдэн дээр 7 шувуу бий. Түүнийхээ 3-ыг эхнэртэй өг. Өөрт чинь 4 үлдэнэ. Гэсэн чи хан Гизаас нэгээр илүү байна. Харин тэгэхэд тэр арай л Францын ван болчихоогүй. Үеэл ах нь Германы эзэн хаан байсан шүү дээ. Нэрэж тийм дээ гэж Альбер Алмарсхийн хариулав. Тэгэлгүй яах вэ? Тэгээд бас саятан бүхэн будчийн хөөхд шиг угсаа удамтай байдаг. Иш дуугүй Дебре гэснэ Бошан инээж. Шаторино ирж явна. Орж ирээд таныг хуулийн зүйл анги шохорхдаг өвчнөөс чинь амжилтын тулд өвгдээд Рено де Монтабаныхан сэлмээр нэвт хатхан да гэж хэлв. Би маш дорд язгуурын гаралтай хүн болохоор Шаторино зөвхөн өөрийнхөө л нэр төрийг алдах болно. За тэр шүү. Яам Бранжегийн аяар дуулж эхлэх нь. Бурхан минь бид хаашаа явах нь энэ вүлээ гэж Бошан дуулдав. Эрхэмсэгдээ Шаторино. Эрхэм Максимилиан Морель гэж хя айлтгав. За тэгвэл бүрдэл болох шив гэж Бошан хэлээд. Одоо бид өглөөнийхэн зоогийг барих уу? Би андуураагүй бол та 2 хүн ирэхийг хүлээж өгнө гэсэн биз дээ Альбер гэж асуухад Альбер гайхсан байдалтайгаар Морель гэдэг чинь ямар хүн бэлээ? Гэж шивгнээд үгэж бүрэн хэлж дуусаагүй байтал хөлөөсөө толгоогоо хүртэл язгууртан шинжтэй нэг үгээр гиш шиг гадаад төрх байдалтай Мортимар шиг ухаантай 30 орчим насны сайхан залуу гараас нь барьж миний найз намайг аврагч Спагийн ахмад Максимилиан Морелийг тантай танилцуулахыг Альбер та зөвшөөрнө. Ер нь ийм хүнийг танилцуулах шаардлагагүй. Бэйста миний баатартай мэдлээч гэж хэлв. Тэгэд тэр манай уншигчид мартахааргүй хэцүү явдлын үед Марсель хотод үзсэн нөгөө хар сахалтай, нэвт шувд харцтай, өргөн тухтай, өндөр гойлог биетэй залуу хүнд зай тавьж хажуу тийшээ болов. Хагас Франц, хагас дорн зүгийн хийцтэй өнгөлөг сайхан ёслолын цамцан сайхан зохиж, хүндэт легионы хэрээс одон зүүсэн өргөн цээж, гойлог биеийн жавхайлхан барьжээ. Залуу дарга эхэд цэмцгэрхнээр мэхий мэдлэв. Залуу хүч чадалтай хүн болохоор хөдөлгөөн нь даанч намблаг сайхан байлаа. Эрхэм Морель,
Түшээгүн Шаторино таныг надтай танилцуулахдаа надад их тааламжтай сэтгэл төрнө гэдгийг мэдэж байжээ. Та түүний найз нөхөр болохоор мөн л бидний найз нөхөр болно гэж хэлв. Тэгэхэд Шаторино маш сайн хэрэг. Хүндэт Бэйс та түүнээс хэрэг тохиолдвол надад хүргэсний адил тусыг хүргээрэй гэж гуйхгүй юу? Гэж Шаторино хэлэхэд Альбер ямар тус хүргэсэн юм гэж асуув. Түшээгүн дэндүүлж байна. Үнэн дээр энэ тухай ярих хэрэггүй юм. Гэж Морель хэлэхэд Шаторино тосон авч юу ярих хэрэггүй юм гэж? Амь нас гэдэг чинь ярих хэрэггүй дүү. Хүндэт Морель, та чинь дэндүү их гүн ухаантан хүн юм. Өдөр бүр таны амь насанд халтай юм тохиолдож байдаг болохоор та тэгж ярьж болно. Харин тийм явдал огт санамсаргүй тохиолдсон надад бол гэж хэлв. Энэ бүхэн дотроос Ахмад Морель таны амийг аварч гэдэг ганцхан зүйл л тодорхой байна. Тийм ээ, зөвхөн энэ л дээ. Гэж Шаторино хэлэхэд тэр явдал яаж болсон юм? Гэж Бошан асуув. Бошан, найз минь, би өлсөж өгөх гэж байна шүү дээ. Урт яриад хэлгээд яах вэ? Гэж Дэбрэ хэлэхэд би та нарыг ширээнд суухад саад болж байна гэж үү? Шаторино хоол идэх зуур бүгдийг ярьж өгөг гэж Бошан хариулв. Эрхмүүд, одоо дөнгөж 10 цагаас 15 минут өнгөрч байна. Бид сүүлийнхэн зочныг хүлээж байна гэж Морсер хэлэхэд Дэбрэ өө тийм, дипломат хүнийг гэж хэлв. Дипломат ч юм уу, аль эсвэл өөр ч юм уу бүүмэд. Би түүнд итгэл найдвар өгөхөд маш амжилттайгаар биелүүлсэн гэдгийг л мэдэж байна. Хэрвээ би Ван байсан бол бүх одонгуудаараа нэгэн зэрэг шагнана. Хэрвээ миний мэдэлд алтан ноос татварх тодон байсан бол хоёулангаар нь шагнах байсан та. Тийм бол бид ширээнд хараахан суугаагүй болохоор бидэн шиг хундгандаа хээрээс дарснаас хийж аваад өөрийнхөө түүхийг ярь да гэж Дэбрэ хэлв. Та нар намайг саяхан Африк явсан гэдгийг мэдэн шүү дээ. Энэ бол таны өвөг дээдсийн зааж өгсөн зам шүү дээ. Хүндэт Шаторино гэж Морсер найрсгаар хэлв. Тийм ээ. Тэгтээ та тэдэн шиг бурхан багшийн шарлыг чөлөөлөхийн тулд итгэж явсан нь юу л бол? Бошан, таны хэлдэг зөв гэж залуу язгууртан хэлээд би зүгээр л гар буугаар буудах дур минь хүрсэн юм. Хэрэг явдлыг ивэр зохицуулахаар шилж авсан хоёр зуучлагч маань намайг сайн нөхдийн минь нэг болох хөөрхий Франц Тэпэнигийн гарыг буудахад хөргүүлснээс хойш халз тулдаан гэдгийг төвчин үзэж чадхаа болсныг та бүгд мэднэ. Та нар Франц Тэпэнийг цөмөрөө тань шүү дээ гэлээ. Өө тэгэлгүй яахав. Та хоёр ч нэр нэг үзэлтсэн л дээ. Юунаас болсон бэлээ гэж Дэбрэг асуухад Шаторино алан ч гэсэн санахгүй юм байна. Харин надад дөнгөж бэлгэлсэн шинэ гар бууга араб хүмүүстээр туршин шалгаж үзье гэж хүсснээ л сайн санаж байна. Тийм учраас би орон орж тэндээсээ Константин руу явж яг бүслэлтийг зогсоож явах үед хурж очлоо. Би бусад улстай хамт ухарч эхлэв. 2 хоног өдөр нь бороо, шөнө нь цас орсон ч арга цаан тэсвэрлэж өнгөрүүлээд 3 дахь өдөр нь морь минь хөлдөж өглөө. Хөөрхөн амтан дулаан савнд байж сурчгаж. Энэ бол араб угцааны морь байсан боловч 10 градусын хүйтэнтэй эх орноо таньсангүй гэж Шаторино ярив. Өө, та англи хурдан морийг минь авах гээд байдгийн учир ийм юм би. Миний морийг араб мориноос илүү хүйтэнт тэсвэртэй гэж бодож байна да гэж Дэбрэ хэлв. Та андуурч байна. Би одоо дахин Африк явахгүй гэж ам тангараг тавьсан. Та тэгэд ажихсан хэрэг үү гэж Бошан асуухад Шаторино тийм ээ, үнэн айх юм байсан. Тэгэд морио хайжгаад цаашаа явган явлаа. Тэгтэл миний толгойг авах гэж 6 араб хүн дайраад ороод ирлээ. Хоёрын урт буугаар, хоёрын гар буугаар тулгаж угаад буудчихлаа. Гэтэл хоёр нь үлдчихэд би зэвсэггүй болчихсон байв. Нэг нь миний үснээс зуран авлаа. Би үсээ ингэж богинохон засуулдаг болсны учир энэ байгаа юм. Юу болохыг яаж мэдхэв? Нөгөөх нь миний хүзүүн дээр махир сэлмэ тавьж хүүтэн төмөр хайрах нь мэдрэгдэв. Тэгтэл энэ эрхэм хүн тэдэн рүү довтлон орж үснээс зурчхаад байсан хүнийг буудаж алаад махир сэлмээр хоолойг минь огтлох гэж байсан хүний толгойг хяргаж орхив. Энэ хүн тэр өдөр нэг хүний амийг аврах ёстой гэж бодож байжээ. Харин тэр хүн нь би болж таарч би баян болохоор Калагман буюу Мароккентид энэ тохиолдлын баримл хөшөө захиалж хийлгэнэ гэлээ. Энэ бол 9 сарын 5 байсан юм гэж Морель энэмсэглэн хэлээд эцэг минь гайхамшигаар аврагдсан ойн өдөр. Би жил бүр энэ өдрийг чадлынхан хэрээр ямар нэг сайн юм хийж тэмдэглэж явахыг хичээдэг юм гэлээ. Ямар нэг баатарлаг явдал, тийм биз?
гэж Шатарено үгийн таслан хэлээд товчхон хэлэхэд миний аз улс юм. Гэвч ингэ төгсөөгүй. Тэгээд хутганаас амийг минь аварсныхан дараа надад Гэгэ Мартин шиг цовныхаа хагасыг биш харин бүтнээр нь өгч намайг хүдний аюулаас аварсан юм. Тэгээд сүүлд нь өлсгөлөнгөөс аварсан. Нэг юм хуваач шүү. Юу вэ? Таацгаа. Гэхэд бошаан Феликсийн жигэнсэн бах уу гэж асуув. Үгүй ээ, өөрийнхөө морийг түүнээс нь хоёулаа хэрчим мах идсэн. Мөн ч амаргүй байдаг шүү. Хэрчим адууны мах идэхэд үүдээ гэж Морсер энэн хэлэхэд үгүй дээ, ийм гарлаг гаргаж байгаа нь. Танихгүй хүн англи угсааны хурдан морио гарцдах уу гэж Дебрэгээс асуул та. Хэмээн Шаторино хариулв. Танихгүй хүнд бол үгүй. Найз нөхөртэй бол магадгүй гэж Дебрэг хэлэхэд Морел би таныг миний найз болох юм гэж мэдээд байсан юм. Түүнээс гадна үүнийг баатарлаг явдал гинүү эсвэл гарлаг золиос гэж үзнэ үү өөртөө мэдцгээ гэж би хэлсэн. Юу ч л гэсэн би тэр өдөр нэгэн цагт манад тохиолдсон зол заяатай явдлыг ямар нэг юмар хариулах ёстой байсан юм түшэг минь гэлээ. Морелийн цохиулгаж байгаа энэ түүх маш сонь зүйл байгаа юм. Та нартай ойр дотн танилцахаараа ярьж өгөх бах. Харин одоохондоо дурдтгал ярианы тухай хангалттай ярьсан болохоор гиз хотоодныхон тухай бодоцгоё. Альбер та хэдэн цагт өглөөнийхэн зогийг барьдаг вэ? гэж Шаторино хэлв. 10 цаг хагаст. Яг уу? гэж Дебрэ цагаа гаргаж асуув. Та надад бас 5 минут сунгаж өгөөч гэж Морсер хэлээд би ч бас аврагчаа хүлээж байна гэлээ. Хэний аврагчийг? Миний өөрийн чөтгөр ав гэж Морсер хариулаад эсвэл таны бодлоор намайг бусдын адил ямар нэг юмнаас аварч болохгүй. Зөвхөн араа буудал толгой авдаг болж байна уу? Манай өглөөний зоог хүнийг инэрэн хайрлагчдын зоог болох нь. Ширээний ард хүн төрлөختний 2 ариун үлдэн суух болох нэ гэж Морсер хэлв. Яадаг юм бэлээ? Манад ч ганцхан Монтиононы чагнал байдаг баха гэж Дебрэ хэлв. Тэгвэл түүнийг юу ч хийгээгүй хүнд юм хийх гэж өгчихгүй юу гэж бошаан хэлээд ер нь актим тэгжил хүнд байдлаас гардаг шүү дээ гэхэд Дебрэ Альбераас таны аврагч хаанаас ирэх юм? Шалаад байгааг минь уучлаарай. Та их бүдэгхэн хариулсан болохоор би танаас дахин асуух зүрх гаргав гэлээ. Үннийг хэлэхэд би ч өөрөө мэдэхгүй байна. 3 сарын өмнө намайг урахад тэр хүн Ром хотод байсан. Энэ хугацаанд хаагуур явж амжчихсныг хэн мэдхэв гэж Альбер хариулв. Та тэгээд тэрнийг хэлсэн цагтаа ирэх Нямба хүн гэж бодож байна уу гэж Дебрэ асуув. Тэр ер нь юу ч хийж чадах хүн гэж би бодож байна. 5 минут нэмж өглөөч гэсэн одоо дөнгөж 10 минут хүлээх хугацаа үлдээд байна гэдгийг бодоорой. Тэгвэл би энэхэн хугацааг ашиглаад зочныхын тухай ярьж өгье. Уучлаарай, таны ярианаас шог найруулал бичиж болох уу гэж бошаан асуув. Маш сайхныг ч болно гэж Морсер хариулв. Тэгвэл яриач. Би нэгтэл танхимд очиж чадахгүйгээс хойш ямар нэг юмар бие зугаацуулах хэрэгтэй байна. Би Ромд сүүлийн багт наадмын үеэр байсан юм. Үүнийг чинь бид мэднэ гэж бошаан үгийн таслан хариулв. Тийм ээ. Гэсэн ч намайг дээрэмчдэд баригдсныг та нар мэдэхгүй. Дээрэмчд байдгүй юм шүү дээ гэж Дебрэ хэлэхэд үгүй байдгийн. Тэгэд бас ямар аимшигтай гэж санана. Гайхмаар улс гэж би хэлмээр байна. Тэд надад үнэхээр сайхан санагдсан. Хүндэт нөхөр Альбер минь. Танаа тогооч нь хоолоо оройтуулж хавчаа Мэрэн эсвэл Остин дэгээс авчраагүй байгаа болохоор та Монтинон авгаа шиг хоолоо үлгэрээр солих гээв. Бид таныг уучлаад яриа хэдийгээр үнэмшмээргүй боловч сонсож суугаар ээлдэг улс гэж бодсноо хүлээлдэ гэж Дебрэ хэлв. Энэ яриа хэдийгээр үнэмшмээргүй боловч эхнээсээ аваад адгаа хүртэл цөм үнэн зүйл шүү. Тэгэд намайг дээрэмчд барьж яваад Сан Себастьяно гэдэг тунч тохигүй газар доорх агууд аваадсан юм. Би түүнийг мэднэ. Арай л халуун хижиг өвчин авчихаагүй юм гэж Шаторино хэлэхэд Альбер яриагаа үргэлжлүүлэн би үнэн хэрэгтэй авчихсан. Тэд намайг олзлогдсон хүн гэж хэлээд золиосны мөнгө төлөхийг шаардсан. 4,000 ромын пиастр 26,000 төгрөг ливрлээ. Гэсэн ч гай болоход надад дөнгөж 1,500 үлдсэн байлаа. Аялал төгсөх ойртож мөнгө дуусаж байв. Тэгэд би Францад загталбичлээ. Франц тэнд байсан болохоор намайг нэг боловч үг санаанаасаа зохион ярьж байгаа эсхийг асуугаарай.
Би Францад маргааш өглөө 6 цагт 4,000 пиастр авч ирэхгүй бол 6 цагаас 10 минут өнгөрөхтөл Диважингийн оронд тонилох нэ гэж бичив. Дээрэмчдийн толгойлогч Луижи Вампа хэлсэн үгэндээ хүрхэл байсан юм гэж ярив. Тэгэд Франц 4,000 пиастр авчираа биз дээ гэж Шатарино асуугаад тэглгүй яхав Франц де Пине эсвэл Альбер де Морсер хоёр 4,000 пиастр олно гэдэг амархан хэрэг гэлээ. Үгүй ээ. Харин өнөөдөр миний та нарт танилцуулах гэж угаа тэр хүнтэй хамт ирсэн юм. Тэгвэл энэ эрхэм хүн чинь Какаг алсан Геракл эсвэл Андромедыг чөлөөлсөн Персей юм уу? Үгүй ээ, миний зэргийн л хүн. Шүдээ хүртэл зэвсгэлсэн гүн үү? Түүнд нэхэмлийн зүүч байгаагүй. Тэгвэл золиосны мөнгийг төлж өгсөн үү? Атманы чихэнд хоёрхан үг хэлэхдээ намайг суллан тавьсан. Тэгэд бас чамайг барьж авсан бурууга хүлээгээ үздэй гэж бошоо нэмж хэлэхэд Альбер шухам тийм гэлээ. Гү тэр чинь Ариосто биш үздэй? Биш зүгээр л Монте Кристо гүн гэдэг юм. Тийм нэр байхгүй гэж Дебрэ хэлэхэд тийм шүү байхгүй гэж бүхэл Европын гэрийн бичгийг цээжээр мэддэг хүний байдлаар Шатарино этгэлтэйгээр хэлээд Монте Кристо гүн гэдэг нэрийг сонссон хүн байна уу гэлээ. Гигийн газраас гаралтай хүн байж магадгүй. Түүний өвөг дээдсийн аль нэг нь Мортимар сөнмөл тэнгис эзэмшиж байсан шигээр Голгофиг эзэмшиж байсан байж таарна гэж бошаан хэлэхэд Максимилиан уучлаарай эрхмүүдээ. Би та нарыг хүнд байдлаас гаргаж чадмаар юм шиг санагдаж байна. Монте Кристо гэж арал байдаг. Түүний тухай манай эцэгт ажиллаж байсан далаачид дандаа ярьдаг байсан юм. Газрын дундад тэнгис доторх нэг жаахан элсний ширхэг хязгааргүй доторх хумх гэсэн үг гэж хэлв. Таны хэлдэг туйлын зөв. Миний ярьж байгаа хүн бол тэр өчүүхэн элсний ширхэг тэр хумхыг чинь эзэмшдэг хүн байгаа юм. Тэгэд Тосканаас гүн цол худалдаж авсан бололтой гэж Альбер хэлв. Тэгэхэр таны гүн баян хүн байх нэ? Баян гэж бодож байна. Үгүй хараад л мэдэгдэх юм биш үү? Дебрэ та ташаарч байна. Таны хэлж байгааг ойлгохгүй байна. Та 1001 шөнийн үлгэр уншсан уу? Энд чи юу гэсэн үг? Таны өмнө баянч хүн байгаа мó, ядууч хүн байгаа мó хэн мэдхэв те? Тэдэнд улаан будаан үрч юм уу, эсвэл бадмаараг очир эрдэнэ байгааг хэн мэдхэв? Таныг харахтал ядарсан муу загасчин шиг хүн байж байснаа ямар нэгэн нуу цагууд оруулаад иртэл бүх энэтхэг орныг ч худалдаад авчхаар тийм эрдэнсийн сан байвал яа? Тэгэд миний ярьж байгаа Монте Кристо гүн бол тийм л загасчдын нэг те. Нэр нь ч мөн тийм. Синдбад далаачин гэдэг. Түүнд дүүрэн алттай агуу бий. Морсер та тэр агууг нь үзсэн үү гэж бошаан асуув. Би үзээгүй, Франц үзсэн. Харин түүний дэргэд энэ тухай нэг ч үг бүү дуураарай. Францын нүдийг боож оруулаад нэг хэлгүй хүн бас Клеопатрач дэрэгдэн жирийн охин шиг харагдах тийм хүүхнүүд үйлчилсэн гинлээ. Тэгтээ гашиж хийдсэн хойноо хүүхнүүдийг үзсэн учраас тэдний тухай бүрэн итгэлтэй биш байна лээ. Ямар нэгэн баримл хөшөөнүүдийг ч хүүхэн гэж андуурсан байж болох юм. Залуу хүмүүс Морсерод харахад тэдний нүдэнд чи солиорчих уу? Эсвэл зүгээр л биднийг мангууруулж байна уу гэсэн асуулт тодорч байлаа. Морил бодлогоширсан байдалтайгаар би ч бас эрхэмдээ Морсерийн ярьж байгаатай адил зүйлийг Пенелон гэдэг өвгөн далаачнаас сонссон юм байна гэж хэлв. Эрхэм Морил намайг дэмжиж байгаа явдалд их баярлаж байна. Миний мэдэхгүй юмд зам заагч шижмийг хайж өгч байгаа нь та нарт таалагдахгүй байгаа юм биз дээ? гэж Альберийг хэлэхэд Дебрэ уучлаарай хайрт нөхөр минь. Та үнэмшмээргүй юм яриад байна шүү гэж хэлв. Танаа элчин сайд төлөөлөгчд чинь иймэрхүү зүйлүүдийн тухай та нарт бичдэггүй болохоор үнэмшмээргүй байгаа юм. Тэд жуулчлан яваа нутгийнхаа хүмүүсийг хавчиж шахах ажлаар хөөцөлдөж тийм юм бичиж байх завгүй суудаг болсон. За тэр та уур унтуу болж манай хөөрхий төлөөлөгчд рүү довтолж гарлаа. Тэд чинь та нарын сонирхлыг яаж хамгаалах вэ? Танхим зардлын цаг үргэлж багасгаж одоо энэ тушаалд ажиллах хүсэлтэй хүн олдохоо болж хаад байна. Альбер та элчин сайд болох дуртай юу? Тэгвэл би таныг Константинополд томилуулж өгье. Ухаа! Намайг дөнгөжл Магомед Алиг өмгөөлөх төдий боломогц султан надад дээс явуулж нарийн бичгийн дарга нар маань намайг боож алга гэж юу? За тэр харж байна уу? гэж Дебрэ хэлв. Хэдий тийм боловч миний Монте Кристо гүн бий дээ. Дэлхий дээр юм бүхэн бий. Гайхалтай юм болж дээ.
Юм бүхэн байдг нь мэдээж хэрэг. Гэвч хүн бүхэн хар арьстай боол, ван хүнд байдаг зургийн үзэсгэлэн, зэвсгийн музей, 6,000 франкын үнэтэй морд явдаг грек хүүхэнтэй байдаггүй шүү дээ. Та тэр грек хүүхнийг харсан уу? Тэгсэ, харсан, сонссон. Вали театрт харсан. Харин гүнгийнд өглөөний зууш зооглож угаад дууг нь сонссон. Тэгвэл танаа тэр Евровишийн хүн чинь юм иддэг байх нэ? Үннийг хэлэхэд энэ тухай яриад баймааргүй тийм жаахан иддэг юм. Харж л байгаарай. Хүний цус сордог ороолон байх вэ? Лорд Рутвенийг таньдаг гүнгийн хатан бас тэгж хэлж байна лээ. Та нар дооглол дооглолт. Альбер чамд баяр хүргэе. Энэ бол сэтгүүлчийн ажлаар оролддоггүй хүнд маш сайхан хэрэг. Конституционалист сэтгүүлд гарсан нөгөө далаа могооч хэл юм болно доо. Ороолон гэдэг тун дог хэрэг байна да. Гэж бошоон дуу алдав. Цэцгийн дуртай цагтаал том багуулж байдаг улаавтар нүдтэй, бүргэдийн хамартай, өргөн мэлгэр дугтай, нүүртэй нэгч тусал цусгүй, хар сахалтай, хурц цагаан шүдтэй, гял цал гэсэн хүн байгаа биз? Гэж дэврээ хэлэхэд яг л тийм Люсиан. Бүх шинж тэмдгүүд нь тохирч байна. Хурц ширвэн, ёжтой зантай. Энэ хүнтэй хамт байхад миний нуруугаар байсхийгээд хүүт хоригдог байсансан. Нэгэн удаа хамт хүн цаацлахыг хараад алуурчны ажиллагаа болон ялтны орж хашгирахаас илүү гүнгийн царай цаазаар аваачих янз бүрийн аргуудын тухай ярьж байгааг нь сонсоод ухаан алдах нь гэсэн бодол төрж үлээ гэж хэлв. Морсер тэгэд тэр хүн таны цусыг сорох гэж Колизийн эвдэрхий балгасанд дагуулж аваадсангүй юу? Гэж бошоон асуув. Таныг суллаж тавихдаа ямар нэгэн галын өнгөтэй элгэн дээр өөрийнхөө сүнсийг Исав шиг түүнд өглөө гэж албадан бичүүлэхгүй байна уу? Гэж асуухад Морсер баг зэрэг гоморхсон байдалтайгаар тоглоом хийж л бай. Хичнээн л бол хичнээн тоглоом хий. Гантын цэцэрлэгт сэлгүүцэгч, Булоны огоор зугаалагч сайхан Парисийнхан та бүхнийг харахад энэ хүн надад бодогдож бид цөм өөр төрлийн хүмүүс юм шиг санагдах юм да гэлээ. Би үгээрээ бахархаж явдаг гэж бошоон хэлэхэд Шаторино дээрээс нь нэмж юу ч л гэсэн таны Монте Кристо гүн завтай цагт зугаатай сайхан хүн юм. Харин тэгтээ Италийн дээрэмчинтэй учир явдалтай байдгийг тооцохгүй бол шүү. Гэхэд Италийн дээрэмчид гэж юу ч байхгүй гэж дэврээ хэлв. Ороолонгууд ч байхгүй гэж бошоон дэмжихэд дэврээ цааш үргэлжлүүлэн Монте Кристо гүн гэдэг ч бас байхгүй. Альбер та 10 цаг хагас дуугарч байгааг дуулж байна уу? Гэлээ. Та одоо аимшигтай зүүдэлж гэдгээ хүлээгээд явж өглөөнийхэн зоогийг зоогловол дээр юм биш үү? Гэж бошоон хэлв. Ханын цагны дуу намдаагүй байхад хаалган гож Жермен орж ирээд "Гэгэ ноён Монте Кристо гүн ирлээ" гэж айлтгав. Тэгэхэд тэнд байсан хүмүүс өөрийн ирэхгүй давхийн Морсерийн яриа тэдний сэтгэлд хэрэг хүн шингэснийг харууллаа. Альберч гэсэн гэнэт догдолсон сэтгэлээ дарж чадахгүй байв. Сүүх тэрэгний дуу үүдний өрөөнд хүний хөлийн чимээ гарахыг хэнч дуулсангүй. Тэрж байтугай хаалга дуугүй нээгдэжээ. Монте Кристо гүн босгон дээр гарч ирлээ. Маш энгийн байдлаар хувцалсан боловч дээд зиндааны ямар ч хүн түүний хувцсыг өөлхөргүй байлаа. Дотор гадуур хувцас малгайн хамгийн уран сайвангийн гараар хийгдсэн. Хүмүүсийн дурлан шохоорхож өмсдөг хэв маягт яг тохирсон байлаа. Түүнийг харахад 35-аас хэтрэхгүй настай болов гэмээр ялангуяа дэврээгийн дүрслэн хэлсэнтэй яг адилхан байгаа нь бүхний гайхлыг төрүүлв. Гүн инээмсэглэн шууд Альберт очиход цаадах нь өөдөөс нь тосч ирээд гарын халуунаар атгав. Яг таг байна гэдэг бол Вангийн ээлдэг сэтгэлийн илрэл гэж танаа эзэн хаад энийг нь батлан хэлсэн шиг үлээ. Гэвч жуулчлан яваа хүмүүс хичнээн хөсөвч энэ журмыг алдалгүй дандаа биелүүлээд байж чадахгүй юм. Эрхэм хүндэт байс та намайг яг цагтаа ирэх гэж бодсныг харгалзан үзэж 2-3 секунд хожимдож ирснийг минь уучлаарай. 2500 мод газрыг ямар ч саадгүй явж өнгөрнө гэдэг амаргүй хэрэг. Тэгээд бас хөтчийг зодож болдгүй Франц оронд гэж Монте Кристо хэлв. Таныг манад ирэх явдлыг тохиолдуулан өрсөн найз нөхөддөө таны ирэх тухай ярьсан. Одоо танилцуулахыг зөвшөөрнө үү? Гүн Шаторино 12 тайжаас удам угсаатай энэ хүний өвөг дээдс нь дугуй ширээнд сууж байсан хүн. Эрхэм Люсиан Дебрэ дотоод яамны сайдын гарын нарийн бичгийн дарга. Эрхэмсэг бошоон аюултай сэтгүүлч, Францын засгийн газрын аянга. Энэ хүн эх орондоо бол их нэр цуутай хүн.
Харин Италид сонины тараахыг хориглосон байдаг учраас та хизээч дуулаагүй бах. Хамгийн сүүлд нь морин цэргийн ахмад эрхэм Максимилиан Морель. Бүхэнтэй ээлдэг мэхэн ёстой л Английн хайхрамжгүй хүйтэн байдалтай мэндэлж байснаа. Энэ нэрийг сонсоод гүн өөрийн эрэхгүй урагшныг алхаж цав цагаан царайн дээр нь улбар туяа тодроод өнгөрөв. Та ялан дэлгч Францчуудын ёслолын ховц өмсдөг юм аа? Сайхан ховц шүү гэж хэлв. Ямар их сэрхэн хүчин гүнгийн хоолооноос ийм ээлдэг дур зоргоор ангид дуу гаргаж хизээч юундаж халахлагдж байгаагүй тайван сайхан нүдэнд нь тод гэрэл үүсгэв гэдгийг хэлэхэд бэрхээжээ. Та манай Африкийнхныг ердөө үзээгүй юу гэж Альбер асуухад гүн хуучин байдалтай дахин орж ердөө ч үгүй гэж хариулв. Энэ хувцсны цаана манай армийн хамгийн аимшиггүй сайн сайхан сэтгэлтний зүрх цохилж байгаа юм. Бэйс гэж Морель түүний үгийг таслахад Альберт цааш үргэлжлүүлэн ахмад та миний ярьж гүйцхийг зөвшөөрнө. Бид дөнгөж сая эрхэм Морелийн баатарлаг явдлын тухай мэдлээ л дээ. Эрхэм Морельтэй дөнгөж өнөөдөр л танилцж байгаа боловч гүн танд энэ хүнийг өөрийн хуучин найз шигээ танилцуулахыг өөрөөс нь гуй. Энэ үгийг хэлэхэд гүнгийн ширтсэн харц царайн агшин зүрийн дотор улбартан ягаарсан зовхон үл мэдэг хөдлөн түүний сэтгэл дахин хөдөлснийг харууллаа. Мөн ахмад ч сайн санаатай хүн байх нэ. Тэр тусмаа сайн да гэж гүн хэлв. Альберийн үгний хариуд хэлэхээсээ илүү өөрийн бодолд хариу болгож хэлсэн энэ үг бүх хүнд ялангуяа Монте-Кристо өөд гайхан харж байгаа Морельд бүрч хачин санагдлаа. Түүний хажуугаар хэдийгээр хачин санагдавч тийм их ээлдэг зөөлөн хэлсэн учраас гүнд урлан гомдохын аргагүй байлаа. Үүнд эргэлзэх ямар үндэс түүнд байж болох вүлээ? Гэж Бошан Шатареногоос асуухад цаадах нь Монте-Кристогоос мэдэгдэж байгаа бүхнийг дээдсийн хурцнуудээр ялган хараад үнэндээ ч Альбер бидэнд худлаа хэлсэнгүй шүү. Энэ гүн ер бишийн хүн юм. Морель танд ямар санагдаж байна? Гэж асуув. Тэр хэдийгээр миний тухай хажуун үг хэлсэн боловч элен далангуй яриа аятайхан дуу нь надад таалагдж байна. Хэрхэн мөдэ? Өглөөний зоог бэлэн болсныг жирмэн илтгэж байна. Эрхэм хүндэт гүн танд зам зааж өгөхийг зөвшөөрнө гэж Альбер хэлв. Хүмүүс цөм дуугүй явж хоолны өрөөнд орж сууцгаав. Гүн суух зураа. Эрхэм үдэ би та нарт үннээ хэлэхийг зөвшөөрнө. Энэ маань миний эндэл ослыг уучлаарай гэж байгаа үг л дээ. Би Парист анх удаа ирж байгаа болохоор Францын амьдралыг огт мэдэхгүй гадны хүн. Би одоо хүртэл Францынхаас шал өөр дорндын маягаар амьдарч ирсэн хүн. Хэрв надаас дэндүү их төрөг Неаполитан араб байдал гараад байвал уучлахыг урьдчилан гуй. За одоо зоглцгоё гэлээ. Энэ хүний ярихыг ноён хүн шиг л юм гэж Бошан шивгэнэхэд Дебрэ дээрээс нь нэмж харь газрын ноён байна гэлээ. Эрхэм Дебрэ минь энэ хүн ч бүхэл газар орны ноён гэж Шатарено дүгнэн хэлв.